Сайн уу манайха? За нэг юм хэлье. Манай сувг үзэгчдийн 70% subscribe-а дарахгүй үзээд байна. Яг одоо бүгдээрээ subscribe-а дарах юм бол манай сувг 500-аас 600 мянган subscriber-тай болох боломж байна. Хэрвээ тийм олуулаа болчвол би та нартай 7 хоногт 2-оос 3 видео оруулах боломжтой болно шүү. Нэг видео гаргахад маш их цаг хөдөлмөр зарцуулдаг учраас та нар маань намайг дэмжиж яг одоо subscribe-а дараад хонхоо асаагаарай. Видеого үзэхээс өмнө лайка дараад комментэ бичдэг үзэгч нар маань хамгийн шилдэгэн шүү. За тэгээд өнөөдөр та нартай 2017 онд гарсан нэгэн хөгжилтэй маш гоё анимыг ярьж өгөхөр бэлтлээ. Видеого дуустал нь үзээрэй. Дараагийн анимийн талаараа ч юм уу ярина шүү. За тэгээд анимд орцгоё. Алзаныгийн хаан туулсан ид шидийн акт юм. 400 жилийн түүхтэй дэлхийн хамгийн нэр хүндтэй сургууль. Нэгэн сайхан өглөө Харваас Тампо барин нэг залуу хаашаа ч юм яарал гүйж агаад хоёр охинтой мөргөлдөх шахнаа. Нэг нь гэлс шид гаргаад манай хүнийг тэнгэрт нистлэн шидэд усан ориглоор л унгаачтیں۔ Нөгөө гай чалд норцсон гарч ирсэн нь лаг кул царилжсэн чинь амнаас нь мэлхий гарч ирж энтер. Энэ бол манай гол дүр Глен. Нөгөө хоёр ч уучлахгүйгээд сая цочсондоо таныг шидчихлээ албаар биш шүү энтер гэлээ. Глен ч өөрөө мөргөхөө шахсан юм биш. За яах уучлахгүйгээд байгаа юм бол өршөөй гэжсэн. Би ингээд чамайг хаана харлаа байз гээл Ромео гээд охиных нь хувц сунар царай зүсийн шалгаад идэх шүү. Гаж донтон байна гээл Систийн дахиад нисгээ айчнаа. Манай хоёр ангидаа очиод хичээлийн цаг нь болсон багш нь ирдгвэ. Шинэ багш ирэх ёстой гэд нилээн удаа хүлээлээ. Тэгсэн хаалга онгоогоод Глен ороод ирдээ. Нөгөө хоёрыг харснаа юу ч болоог юм шиг царайлаад би бишээ та нар хүн андуураад байна ч гэх шиг. Энэ үед өөр нэгэн багш академийн захиралд гомдол мэдүүлж байна. Шинээр ажилд авсан хүн чинь ёстой бүтггүй гар байна. Манай сургуульд яагаад ч тохирохгүй энтер гэсэн. Тэр CV-ийн бүр яа гээд байгаа юм бэ? Байж болох хамгийн бага хүчин чармаалт гаргаж бичсэн гэдэг нь мэдэгдэж байгаа сте. Захирал нь өөдөөс нь Селикагийн санал болгосон хүн юм чинь хүчтэй шиддэн гэдэг нь маргаангүй гээл тайлбарлаад байдаг. Тэр нь өөрөө маш хүчтэй сүрхий шиддэн юм гинэ. Багшлах санал тавиад мань хүнийг зөвшөөрөхгүй болохоор нь дарамтлж агаад хүчээр зөвшөөрүүлсэн юм байлээ л дээ. Глен тэр хооронд сабсуб гэдэл самбар дээр сүртэй наргагүй юм битсэн чинь би даалтын цаг гэсэн мэдээ. Тэгэнгүүтээ өөрөө ширээгээд ирлээд унтаж интер. Нөгөө аимшиг чулман захирлын өрөөнд орж ирээд дахиж Гленийг муулаад үзээрэй бацаана гэж шар үст багшиг баахан дарамтлаад баг уйлуулчтیں۔ Тэгсэн Глен овоос хэрцэн хичээлээ зааж ийна. Тэр байж байгаа царай бичгийн хив мэв гэж авах юм алгаа. Хүүхдүүд нь юу ч ойлгохгүй. Систийн төвчээр нь алдагдаж та чи яаж гсэн багш вэ? Арай дэндүү юм а гээл уурлсан чи манай хүн ёор тоохгүй. Хонхч дугарч Глен баярлаад хамгийн түрүүнд гараад гүйчихнэ. Хэсэг хугацааны дараа манай хүн санаандгүй охтын хувцаслах өрөө рүү яваад орчдөг. Яг ч бас санаандгүй биш л юм шиг байгаа. Тэнгүүтээ уучлалч гуйхгүй, нүд амаач дарахгүй. Хар гэж нүд заяасэ. Сайхан тогтоогоод авъя гэж ягаад цусаа садартал цохиулаад унаатахнаа. Дараагийн хичээл дээр бас л бидалт гэж биччихэд ичгүй унтаад идэв. Эхлээд ханз байсан. Дараагийн цаг дээр ханзгүй болоод сүүлдээ бүр дөнгөж ихний үсгийг биччихэл унтаад өгөл яах вэ? Систинч бүр уурлаад аавда хэлж ажлаас ч халуулна гэж сүрдүүлдэг. Аав нилээн баян нэр нөлөөдөг хүн юм байна л да. Глен тэгсэн гараас нь барьснаа. Йоо ашгүй дээ аав ч хурдхан гомдол гаргаад намайг халуулаасаа гэж авдیں۔ Систинч бүр дургойн хүрээд нүүрлүүн бэлигээ чал хийдлэн шидэд шидийн дүвэл дууднаа. Манай хүн ялагдвал хариуцлагатай багш болох ёстой. Ялах юм бол систинээс хүснээ авна л гин. Яаж багштай дүвэл хийх гээд байгаа юм бэ гээл ангийнх нь бүр айцсан. Манай хүнч гадаа гарангуудаа чамайг алчихгүй тулд би өнөөдөр зөвхөн цахилгаан шийдэл ашиглана гэж юм. Систинч гинэт жаахан айгаад уучлалгуугаад болчт юм уу гэсэн бардам заан хөдлөөд наачнаа. Тулаан эхэлж бэм! Манай багшиг өстой сарваатлан цахилгаан шидээр цохиулаа ичт юм да. Глен босч ирээл 3-аар үзигээ хийлж дуусаагүй байхад нь дахиад сарваалгаа ичдэг. Дахиж босч ирээд 5-аар үзийг гэх гэсэн шидэнд нь дахиад буудуулчтیں۔ Тэгэд би чамайг гимтээхгүй тулд өөрийгөө өстой дарлаа штэ. Тэнцсэн шүү гिचэл хонх дуурахтай зэрэгцээл зүгтайгаа явчихдаг. Хүүхдүүд ч нээрэл бүтггүй гар юм байна гэдэгтэн 100% эвлэрсэн царайтай. Маргааш нь манай хүн байх байдгаараа залхуураад ширээгээд ирэлцэн гівтчихийла.
Систин шидийн чадвар ямар чухал гэдгийг та юу мэддэм үү энэ гэл үгээр идсэн чинь манай хүн босч ирээл шинжлэх ухаан хөдөө аж ахуй гэх мэт шидээс чухал өчнөө юм байдэн штэ минийхөө. Та нар энд шид мэд сурна гэж цагаа хий димий үрж байгаагаа мэдэж гинүү гэсэн мэдээж дургу байна. Манай хүн бүр ам халж сэлмээр нэг хүн алдаг бол шидээр 10 хүн алж болно. Гол зорилго нь ердөөл иншт гэж авдیں۔ Хүүхдүүд цочирдож систийн багшаагаа алгадаад авна. Манай хүн хүүхэд уйлуулчаад хэлсэн үгээ эргцүүлж бодно. Арай л дэндүүлчихтэй гэд маргааш нь уучлах байдаг. Овоодоо гэсэн чинь гэхдээ та нар өөрсдөө амар тэнэг гэдгийг мэдгүй. Шидийн тухай ямар ч ойлголтгүй гарууд байлээ ш гэснэ. Цахилгаан шидийн талаар зааж өгнө. Тийм доод төвшний юм зааж яах гээд байгаа юм бол гээл хүүхдүүд нээх тоохгүй. Нөгөө системд навсайтлаа шидүүлдэг шидээ заах гээд байгаа байхгүй юу? Тэр шидийг гаргахад урт өгүүлбэр хэлдэм байх л да. Гэхдээ аль нэг үгийг нь хасаад эсвэл товчлоод шидээ өөрчилж болдгийг харуулсан хүүхдүүд бүр ангаадаг. Шидэн замаа өөрчлөөд бүр хурдалж энтер шал өөр болоод идэв. Хүүхдүүд шидийн мөн чанарыг үнэхээр ойлгоогүй байснаа хүлээн зөвшөөрч Гленийг нээрэл гоц шидтийн юм шиг байна да гэж бодцгоо. Тэгсэн системтэй дуэл хийж байхдаа манай хүн зүгээр залхуураад шид гаргаагүй байвал яах вэ? Тэгээд шидийн тухай хүүхдүүдийн хизээж сонсож мэдж байгаагүй талаас нь тайлбарлаж өгнө. Шид чин үгээс бүрдэн, үг шившлэг болно. Ийм л учиртай. Та нарын хэлсэн үг хүнд яаж нөлөөлдгийг ер нь мэдхүү гэснэ. Хөөе цагаан муураа гэж байна. Юу яриад байгаа? Намайг систем гэдэг гэсэн чинь би чамд хайртай гэж авдیں۔ Англ гайхсан чинь харж гин үү? Цагаан муурын нүүр уулаан болчлоо ч гэх шиг. Тэгж яга толгоороо болдроо алтлаа ном шидүүлчнээ хөөрхий. Өдөр хоног өнгөрөх тусам Глений хичээл сургууль даяар алдартай болж ойлгоход амархан мөртлөө гүн утгатай гэд өөр ангийн хүүхдүүд ч нууцаар орж ирж суудаг болно. Энэ амжилтаар нь Селика баахан бахархаж сурагч байхдаа л хамгийн мундаг нь байсан гэсэн хаали сонин царайлал суугаад идэг. Хичээлийн дараа Селика Глен дээр очиж тэдний ангиас бусд нь бүгд аялалд явхаар болсныг дуулгаад асуудал гаргалгүй байж байгаарэ гэж захина. Манай хүн ч угийн амар хариуцлагатай болохоор маргааш нь дахиад хоцорсон гүйж явлаа. Гинэт ханахууд хин нэг нуугдсан байж байгааг мэдэрсэн чинь нэг асасын гарч ирснэ. Чам шиг суг орлогч багш намайг яаж мэдэрч вэ гэж юм. Энэ үед ангид нь баахан алуурчид ороод ирсэн. Румияг хайгаад саад болсон хэнийг ч алан тална гээл сүрдүүлж байна. Систем эсэргүүцэх гэсэн чинь цэргийн төвшний шидэнд нь алуулхаа шахнаа. Нуугдаад байвал аюул болохыг ойлгож Румия өөрийгөө илчилдэг. Баригдаад явж байгаа үед нь бид нар Румияг хатан хаан Алисагийн охин Эрминия гүнж гэдгийг нь мэдж авна. Асасинуудын нэг нь системийг нэг өрөөнд оруулсан ноцолдожитал Глен ороод ирнэ. Тэгснэ уучлаарай саад болчихлоо гэд гараад явах ч идэв. Системийн дургууг нь хүрэх гэж л тэгж байгаа юм л. Системч туслаарай гэснэ үгүй ээ зүгтаарай та энэ хүнийг яагаад ч барахгүй л гэж байна. Нөгөө дээрм чинь шууд л буудах гэсэн болдгүй. Манай хүний зохиосон шид хариулдаг карт гинэ. Өөрийнх нь эргэн тойрондох бүх шидийг ажиллагаагүй болгодог. Системч вау гэж биширчээсэн тэр картнаас болоод Глений өөрийнх нь шид хүртэл гарахгүй байвал яах вэ? Нөгөө дээрэмч тэнэг гар вэ гэж чоолж явах оронд манай хүн нилээн чанга зохиод авдیں۔ Тэр нь бүр тусгай хүчний элит дайчдын ил мэддэг сүрхий цохилт юм байхаа. Глен Селикатай холбоо барьж болсон явдлыг хэлээд Divine Wisdom бүлэглэлийн хийсэн хэрэг байхаа гэхэд Яна одоо чийл учрыг нь олох нь дээлгэн. Гинэт өрөөний голд портал нэгдэж баахан арга яснууд гараад ирлээ. Глен системээр салхины шид гаргуулж арга яснуудыг хөдөлгөөнгүй болгож байгаад өөрөө маш хүчтэй шид гаргаж бүгдийг нь устгаад хан маань эвдлээд сүртээ. Тэгсэн маанаа нь багасаад бүр цонхийсэн цагаан болцсон байдیں۔ Саарал ч юм уу мэдгүй. Энэ үед нь ядж яхад яар гихчээр нэг залуу гарч ирээ тулдах гээ наачнаа. Манай хүний түрүүний шид зогсоодог картыг нь бүр мэддэг. Миний хутгнуудад тэр чин үйлчлэхгүй л гин. Глен системд нэг юм шивнснэ аюулгүй газар руу түлхэж унгаад өөрөө тулдгаар үлддэг. Тэр залуугийн хутганы шид нь гэхдээ нилээн сүрхий. Манай хүнч арай л барахгүй чацах царайлнаа. Чиний зэвсгийн эрдэм үнэхээр сайн юм. Цэргийн сүртэй юм уу? Гэснэ хутгаа шийдсэн. Манай хүн бүр хөдөлгөөнгүй зогсож байгаа зоолгоо наадыг. Энэ хооронд нь систем гарч ирээд хутганы шидийг нь зогсоож амждаг. Системийг түлхэж унгаахдаа манай хүн ийм юм төлөвлөсөн шивнээд байж л тээ.
Глен дайрч ороод өөрийнх нь хутгаар нөгөө залууг устгана. Сүүлийн мөчид тэр залуу би одоо л саналаа. Домогт шидтэн дэндүү чадварлаг хүйтэн цус асасын. Код нэр нь гээл унаад өгдөг. Глен ямар ч хүчгүй болж ухаан алдаж унаад хэсэг хугацааны дараа сэрэхэд систем мананаасаа өгсөн байлаа. Шуудхан Румыг аврахаар хайгаад очтол энэ бүхнийг зохион байгуулсан хэргийн эзэн эдний сургуулийн нэг багш байдیں۔ Глен уг нь энэ хүнийг орлохоор ажилд орсон юм байлээ л дээ. Хүүгийгээд нэрлэжээ. Хүүгийн Румыг олон давхар шидийн тойрогт хорьцсон. Тэгээд маш тайвнаар яах гэж барьцаалснаа тайлбарлана. Удахгүй телепорт хийгдээд явчихаар нь хүүгийн өөртөөгөө хамт эдний сургуулийг дэлбэлхийн гинэ. Гленч сурагчтай хамгаалахын тулд цусаараа шившлэг бичиж Ромеогоо хоригдсон шидийн тойргийг нэг нэгээр нь устгаж эхэлдэг. Мэдээж хэрэг бичиж байгаа үг үсэг бүрийн тоогоор манаанд багасч үхэлд ойртож байлаа. Манай хүнч тэгээд бууж өгдөг төрлийн хүн биш л дээ. Яалтчгүй манаанд дуусч хамгийн сүүлийн тойргийг устгаж амжилгүй унаад өглөө. Румиагаас уучлалгуугаад ухаан алдахад багшийнхаа ингэж их хичээж байгааг хараад Румиа зориг орж шидийн хааныг нэвтэлж аимшиг төвдөлтийг тэсвэрлэн гараа сунгана. Глений толгойд хүрэх төдийд манай хүн сэргээд харсан чинь маш ховор байдаг эдгээх чадвартай цагаан манаа цацарч байлаа. Глен сүүлийн тойргийг эвдэлж Румиг аврахад нүд сохлом хурц гэрэл хүчтэй энерги цацарна. Бүх зүйл дууссаны дараа Селика эргэн ирж Гленд маш их талархаж байгаагаа хэлэхэд манай хүн дуг хийхэд тухтай байдаг учраас л энэ сургуулийг чинь аварсан шүү гэж авдیں۔ Хэдэн өдрийн дараа Систин Руми хоёр сургуулиас зохион байгуулж байгаа тэмцээний талаар зарлахад ангийнх нь шал тоохгүй байлаа. Өөрсдөө бусад ангийн сурагчдаас хамаагүй муу гэд бүр итгэцэн учраас тэгж байгаа юм гинэ. Бид нар бусад ангийнхныг барлаа юу? Бараг түүг юм шүү гэдэг юм шүү. Гленч давхиж орж ирээд ангийнхнаа баахан хөөргөнө. Манайхан чаднаа, ялан штэ. Цом авнаа энтер гэд мотивашнл яриа хийсээр байгаад сэтгэл санааг нь өргөчдөг. Энэ багш чи овоо штэ гэл Румиа Систин хоёрч баярлал байжсэн. Яг үнэндээ манай хүн ямар ч мөнгөгүй болчоод өглөөхөн цалингийн урьдчилгаа авъя гэд захирал дээр орсон чинь тих боломжгүй. Харин ангиа тэмцээнд ялуулвал бонус өгнө гэсэн гинэ. За түр завсарлаадах юм манайхаа. Та нар арай ингэж гэрэлтүүлдэг юм биш үү? Тэгвэл өнөөдөр нэг гоё бүтээгдэхүүн танилцуулъя. А4-ийн хэмжээтэй 3 янзаар хасдаг гэрэлтүүлдэг самбар. Анхлан зурж сурж байгаа хүүхдүүд, дизайн, инженерийн оюутнууд, бүр ангаахын оюутнуудад хүртэл маш их хэрэг болдог шүү. Энэ жил хар зургаар ээш өгч байгаа. Эсвэл гоё аним манга зурдаг болохыг хүсэж байгаа хэн бүхэнд маш хэрэгтэй. Хөлсөн зураг тавиад л зурж болох нь юм штэ. Нүд ядраахгүй, гар ядраахгүй, USB залгууртай болохоор хаач ашиглах боломжтой. Ердөө 39 мянган төгрөг төлөөд гэртээ өнгөө хүргүүлээд авах нэ. Хүүхдийн баяраар авахд гой бэлэг биш гэж үү? За тэгээд манайха Unitec Mongolia руу холбогдоод аваарай. Доор description-д линк утасны дугаарыг орууллаа. Маргааш нь Глен ангийнхнаа аваад бэлтгэлд гарсан хоолыг тааралтад зөвхөн сайн хүүхдүүдээ л оролцуулахгүй бүгдийг нь оруулж цагаа өрөөд байгаа юм шүү. Гээл шүүмжилнэ. Манай хүнч нэрэл тэр талаар бодож үзээгүй хүн чинь жаахан тэнэг мэдрэмж авнаа. Тэгээд дургуун хүрээд тэгвэл хин нь ялхаа үтчээ. 3 сарын цалингаараа мөрөөцөө гэсэн чинь тгий гэж авдээ. Гленч харамсаал явчихна. Бодхоосоо өмнө хийждэг хүн л дээ. Тэгсэн хүүхдүүд нь багш амар өөртөө ихтгэлтэй байна гэд хөөхөөс айгүй урам орноо. Дараагийн хэдэн өдөр манай хүн өлбөрч өгөхөө шахажсэн ч хүүхдүүдээ шахаад л бэлтгэл хийлгээд л байлаа. Тэмцээний өдөр Хатан хаан Алисаа охиноо үзэх нууцхан хүсэлтэйгээр сургууль дээр нэрнэ. Тэмцээн эхэлж манай хүнч хүүхдүүдийнхаа чадварыг хараад дотроо шокорсон ч гаднаа күүлээ хадгалаад байж илаа. Сурагчид нь үнэхээр сайн байлаа. Румиагийн ээлж болж сэтгэл зүйн шалгалтанд оролцохоор боллоо. Нэг крипи багш шийд гаргаж хүүхдүүд хасагцаар Румиа нодлон жилийн авраг өөр ангийн нэг хүүхэдтэй хоёулахнаа үлдсэн байлаа. Профессор сүүлийн удаа шийд гаргахад Румиа тисэж чадалгүй өвдгөн нуграал унсан. Глен ирээд мундаг оролцлоо. Одоо болизаа гэсэн чинь нөгөө нодлонгийн аврагч зогсож исэн чигээрээ хүссэн байдیں۔ Ингээд манай хүн төрүүлсэн тодорхой болж хатан ээж нь баярын нулимс унгаанаа. Яг энэ үед Альберт Рил гээд хоёр асасын манай хийдийг нууцаар ажиглаж хагаад Гленийг таньчдаг. Эзэн хааны армийн тусгай хүчинд хамт аль паажгаад гинэд алга болцсон залуу мөн байна гэж юм шүү. Рил Глентэй очиж уулзъя гэсэн Альберт хатан хааныг хамгаалж байгаа гэдгээ сана гэд зөвшөөрөхгүй.
Глен нэг хүүхдийг бэлтгэл хийлгэхийн тулд өөрөө Ромеогийн дүрд хувирсан байж илаа. Нөгөө охин дөнгөж яваад байж идэл Систийн хүрээд ирдیں۔ Жинхэнэ Ромео байна гэж бодоод өдрийн хоолоо идэх гэсэн манай хүн яад юм блэ гэж эргэлзэжсэн. Яалтчгүй өлссөн. Яг хазах гэж идэл Ромео хүрээд ирнэ. Систийн Гленийг гэдгийг мэдэнгүүтээ дахиад тэнгэрт нисгээ ачнаа. Манай хүнч толгойн эргэцэн цагаан муур чи ямар амар хүчтэй шийддэм бэ гэсэн байжсэн. Ромео олоод ирнэ. Систений нэг залууд зориулж тусгаалan бэлдсэн хоол даанч муудалцаад хаях гээд байж ахаар нь би аваад ирлээ гэдээ. Манай хүн ч өстэй идэж өгд юм байгаа өстэй. Би хогийн савыг орлож байгаа юм уу те? Тэр гихтээ тэнэг залуу байна да гээд байгаамаа. Систийн Глен л зориулж хийсэн юм шиг байгаа. Тэгсэн манай хоёр тэр хатан хаам орилж ирээд шоконд оруулваа. Гленээс уучлалгүйж эх орныхоо төлөө өөрийгөө золиослсон таныг тусгай албанаас тийм байдалтай халсан дуучлаарай л гэж байна. Манай хүнч сандраал үгүй би зүгээр ажил хийхээс залхаад өөрөө гарцсан штэ гин. Хатан хаан гинэт охиноо олж хараад сэтгэл нь хөдөлж ямар том болоо вэ? Систийн тэгээ эвтэй амьдарч байгаа юу гэд баахан юм асуухад Ромео дургуутч та намайг нас барсан гүнжтэй андуураад байна гэдээ. Нэр тийм шүү дээ. Гүнж минь 3 жилийн өмнө нас барсан гэд уучлалгүйхэд Ромео гүгээд явчихнаа. Хэсэг хугацааны дараа Ромео Гленээс та намайг хатан хаантай холбоотой гэдгийг мэднэ үстэй гэсэн мэднэ л гэж байна. Дахин төрсөн чөтгөр хааны гэр бүлд аюул авчирна гэд намайг хөсөр хайсан. Улс орныхоо төлөө л ингэсэн гэдгийг нь мэдэж байгаа ч дотроо уучлах чаддгүй юм гэж ярина. Тэгтэл хааны цэргүүд ирээд Ромеог хатан хааныг хөнөөхийг завдсан. Чамайг өчөггүй цаазлна гэдэг. Та нарт ямар баталгаа байгаа харуул гэд Глен шаардчихсан. Цэргүүд ухаан алдтан цогчоод Ромеог модонд хүлээд цаазлах гэж идэл манай хүн олж ирээд авардаг. Яагаад надад туслаад байгаа юм бэ? Та алуулан штэ гэсэн. Чамайг ингээд хайчвал цагаан мууран загнуулдсан байгаа ёстой гэснэ. Амлсан учраас аварж байгаа юм гэдэг. Тэгээд хатан хаан яагаад ч ингэх учиргүй. Нэг л с ижигтэй байна гэжсэн дахиад баахан цэргүүд хүрээд ирнэ. Манай хүнч нээх урт шившлэг хилээл Ромеог тэврээд үсрээд явцдаг. Зүгтчих хоорондоо ийм болохоор л би ажил хийх дургүй байхгүй юу гэл өглөөстэй. Энэ үед хатан хааны бараа бологч нэг эмэгтэй хатан хаанд хараалтай зүйлд зүйлгцэн гэдгээ Селикад хэлнэ. Бас л нөгөө бүлэглэлийн гар байдیں۔ Глен Селикатай холбогдож тусламж гуйхад би яаж чадахгүй нэ. Харин хатан хаанд чиний тусламж хэрэгтэй байна гэдэг. Гинэт нөгөө Гленийг таньдаг гэдээс хоёр гар гарч ирээд эмэгтэй нь манай хүн рүү дайрлаа шүү. Яг алуулах гэж идэл Альберт болиулж гуруулаа хамтарч хатан хааныг аврахаар төлөвлөдөг. Тэмцээн үргэлжилж багш нь байхгүй ангийнх нь нэлээд олон ялагдал авцсан балраад байж илаа. Риэл Альберт хоёр Гленийг орлохоор ирж та нарыг нэгт ороход туслана гэсэн хүүхдүүд юун танихгүй гарууд вэ гэж гайхаад байдیں۔ Систийн харин хинч байсан яах вэ? Ямар ч байсан хідүүлээ төрүүлэхгүй бол нөгөө багш чинь ирээд бийл байхгүй бол та нар сугарчих юм а гэд онгироод унал гэж байна. Хүүхдүүд ч зориг орж ялалт байгуулж эхэлдэг. Энэ хооронд Глен Ромео хоёр цэргүүдээс зүгтаад л байлаа. Хамгийн сүүлийн тэмцээн дээр Систийн гарч маш амжилттай хүчтэй шид гаргаж ангаараа 1-р байранд орно. Төрүүлсэн багийг төлөөлөн хатан хаанаас шагналаа авахар Риэл Альберт хоёр тайзан дээр гараад очсон. Яг үнэндээ зүсээ хувиргацсан Глен Ромео хоёр байсан байдیں۔ Цэргүүдээс зүгтаад явсан нь Риэл Альберт хоёр байжээ. Глен хатан хаанаас урагч нар таны нэрийг ашиглаад гэмгүй охиныг алах гээд байна. Тушаал өгч энэ бүх замбраагүй байдлыг зогсоогооч гэж гуйсан хатан хаан өөдөөс нь Ромеог даруйхан цаазал би наад охинд чинь юрөөсөө ч хайргүй гэж авдیں۔ Ромео сөхөрж унаад өөлж унжаад сүйд. Гленч бүр гайхаад 3 жилийн өмнө охиныг минь хамгаалаач гэд уйлаад гуйжсэн хүн яагаад ингэх болов гэд бодноо. Тэгэд худлаа ярих ямар нэгэн шалтгаан байгааг нь ойлгож дайраад очлоо. Мэдээж хатны баруун гар нь манай хүнийг шархтуулаад авдаг. Энэ хооронд хатан хаан нөгөө хараалтай зүйлтэй тайлаж хитчихлээ. Манай хүн байдлыг ойлгоод нөгөө шид зогсоодог карта итвэхжүүлсэн юм шиг байгаа. Тэгээд нөгөө хорон санаатыг яа гэж нистэл нөшгөлнө. Селика чамд итгэж болно гэж мэдчихсэн юм а гэдэл бахархалтай наргагүй зогсож илаа. Хатан хаан охиноо тэврээд гомдоос нь уучлаарай гэдэл уйлаад байлаа. Бүх зүйл дууссаны дараа манай хоёр ангийнхныхаа баяраа тэмдэглэж байгаа ресторан руу очноо. Тэгсэн нэлээд олон хүүхдүүд тэр дундаа Систийн хацран уулаагаад сонирн болцсон байдیں۔ Яац юм бэ гэсэн дарстай торт амар ихийг идсэн гинэ.
Ромеог аварсанд баярлалаа багшаа гэд тэврээ салахгүй. Манай хүн рестораны төлбөрийг нь хараад бүр шок. Нөгөө тэмцээнд төрүүлээд авах бонус 3 сарын цалингаас нь хүртэл хамаагүй үнэтэй болцсон за. Хөөхий буцаал ядуурлын ангал руу унваа гэж. Маргааш нь Риэл хаанаас ч юм гарч ирээд манай хүнийг сэлэмтгээ шахдаг шүү. Бүр сургуулийнхын дүрм товцыг нь өмсцэн за. Манай хүн ч Ромеог хамгаалах нууц даалгавартай зүсээ хувиргацсан явж байгааг нь ойлгож анги руугаа дагуулж ороод өөрийгөө танилцуулаарай гэсэн эзэн хааны армийн тусгай хүчний ажилтан гэж авдیں۔ Глен сандрал хүүе инээ тэрэ гэд шивнсэн чинь би тусгай хүчний ажилтан болох мөрөөдөлтэй л дөө гэд хэлчихнэ. Багш та хоёр би бинийгээ таньдаг юм шиг байна. Ямар холбоотой юм бэ гэсэн чинь Глен бол миний бүх зүйл. Би Гленд бүх амьдралаа зориулна гэж авдیں۔ Юу яриад байгаа юм бэ гэж манай хүн сандарсан. Систийн жаахан атаархсан шинжтэй харагдана. Рейл жаахан яриа хөөрэ муутай болохоор хүүхдүүдтэй сайн нийлж чадахгүй л байлаа. Систийн Роме хоёр өдрийн хоолнд хамт орох уу гэд асуусан чинь хоол ирэхгүй. Би юм идэхгүй 3 өдөр явж чадна гэж хариулах жишээ нь. Хэсэг хугацааны дараа Глен сурагчтай аваад алхимийн лаборатори үүсгэх аялалд явна. Хүүхдүүдтэй хөгжилтэй байгааг нь хараад Рейл жаахан гайхна. Хааны тусгай хүчинд байхдаа нэг тийм нууцлаг Глoomy guy байсан юм байлээ л дээ. Шүн болж Систийн Роме хоёр Рейлтэй хамт далайн ирэг дээр баахан тоглоно. Глен тэр гурыг холоос харцсан цэргийн андыгаа хүүхдүүдтэй уулзраа олоод нийлж ягаад нь баярлцсан л сууж идэг. Тэгээд буудлын руугаа явж исэн Рейл гинэд хурч ирээд тусгай хүчнээс ягаад гинэд гарцээ? Чи байхгүй миний амьдрал ямар ч утгагүй болсон гэдэл баахан гомдлоно. Үгүй битгий юм ярил та. Чи ч гэсэн өөрийнхөө амьдрч болно штэ. Хүүхдүүдтэй найзлаад манай сургуулийн сурагч болчих гээл Глен аргадах гэсэн Рейл бүр уурлаж Систийн Роме хоёр чамайг надаас булаасан гэд уйлаад гүйчнэ. Энэ үед Хатан хааны туслах нөгөө хорон санаатай хүүхэн нэг хүнтэй ямар нэгэн нуус төлөвлөгөөний талаар ярьж байгаа харагддаг. Маргааш нь алхимийн лаборатори руу алхаж явтал Рейл бүдрээд унчна. Систийн Роме хоёр очиод туслах гэсэн амар уурлаад би та нарыг бүгдийг чинь үзэн ядж гин гэдэл гүгээд явчлаа. Лаборатори руу ороод арслан биетэй ямаан толгойтой үлгэр домгийн амьтан гаргаж авах туршилтанд ашиглагдсан амьтдыг хараад Роме жаахан эмзэглэнэ. Хүмүүс бид амьтдыг ингэж зоргоороо тамлах эрхтэй гэж юу гэдэл. Лабораторийн захирал тэр хоёр дээр ирж нас барсан хүнийг эргэж амьлуулах зорилгоор хийгдэж байгаа судалгааныхаа талаар ярина. Оройн хоёр охин Рейлээс хамт хоол идэх үү гэж асуулаа. Манай хүн ч ууралсан хിവэрэ идэхгүй гээл хаашаа ч юм гүйчин. Тэгээд уйлаад байж итл нэг залуу ирснэ. Би ах чинь байна гэдэг. Энэ үед Альберт шидээрээ харж тэр гайн худлаа ярьж байгааг нь мэдэнгүүтээ Рейл дээр очих гэсэн нөгөө аюултай хүүхэн гарч ирж саадуулаад явуулахгүй. Тэр хоёрыг нилээн ширүүн тулж байгаа хооронд нөгөө гай Рейлийн толгойг эргүүлсэн ирэл. Та нас барчихсан штэ ахаа гэсэн. Чи тэр үед их айсан болохоор намайг амьсгаатай байсныг анзаараагүй байхаа. Одоо ахтаа туслаач Ромеог олох хэрэгтэй байна. Бидний замд Глен гээд шидтэн саад болох байх гэж авдیں۔ Рейлд сонирн болоод яахаа мэдэхгүй суужсэн Глен хүрээд ирдэг. Тэгсэн Рейл манай хүнийг өчиггүй завчиж ахтаа үнэн ч гэдгээ харуулна. Альберт чидэд нүдэрээ юу болж байгааг харахад аюултай хүүхэнч төлөвлөгөө нь амжилттай болсныг ойлгож баярлаад яваад өгчдөг. Систийн буудлын руугаа орж явхад шил хагарах чимээ гарахаар нь гүгээд ирсэн аимшигтай дүр зураг өгтөнө. Шоконд ороод байж итл Рейл Ромеог аваад зүгтаачдаг. Нэг удалгүй Альберт Гленийг тэрвэрсэн хүрээд ирсэн Систийн яагаад ингэчих вэ гэд өөлж майлаад бөө юм болно. Одоо уйлах цаг биш хоёулаа маанаага нийлүүлж цагаан шид гарах хэрэгтэй байна гэд тайлбарлаж исэн Глен амьсгалахаа болчтой. Альберт гэлс цагаан шид гаргаж эхлэн Систенийг хиймэл амьсгаа хийгэж тушаалаа. Хэдэн өдрийн дараа Глен ухаан ороход Систийн хажууд нь суугаагаараа унтчихлаа. Ромеог барьцаалагдсныг мэдээд маш их уурлаж шууд л Альбертыг буруутгадаг. Нилээн муудалж байгаад Альберт манай хүнийг зөхиод авдیں۔ Хил сураггүй алга болсны чинь шагнал гэснэ хоёулаа овоо тавьширч Роме Рейл хоёрыг аврахаар тохиролцсон. Тэгсэн алхимийн лабын захирал гарчин Рейлийн хуурамч ах нөгөө аюултай хүүхэн хоёрын хамсаатан байдیں۔ Энэ хэд Ромегийн шидийг ашиглаж үхснийг амьлуулах төслөө хэрэгжүүлэх гээд байгаа гинэ. Альберт аюултай хүүхэнтэй тулдж байхдаа байршил илрүүлдэг төхөөрөмж суулгацсан учраас
манай хоёр дорхноо олоод очисон ч захиралгүй ямаан толгойд домгийн амьтдаа урдаас нь дайруулж байна. Глен Альберт хоёр яг л хуучин цагийнх шиг хамтарч шийд гарган тэднийг юу ч үгүй болгоход Заки ах бүр уурлаж авраг мангас болоод хувирчдаг шүү. Альберт тулдгаар үлдэж Глен Ромеог олоод очиход Рейл ахтайгаа хамгаалж ийлгүй яах вэ? Наадах чинь чиний ах биш ээ. Хуурамч хуулбар гэж хичнээн тайлбарласан ч Рейл сонсхийг ч хүсэхгүй дайраад ирнэ. Нилээн ятгаад нэмэргүй болохоор нь тэгвэл ахыг чинь хэн гэдیں гэсэн Рейл нэрийг нь санах гэж чадахгүй толгой нь аимшигтай өвдөнө. Энэ боломжийг ашиглаж Глен Рейлийг ухаан алдуулдаг. Сэргснийхаа дараа өөрийгөө нэгэн эрдэмтний дүүгийн генээр бүтээгдсэн хиймэл хүн гэдгээ санаж эхэлвэ. Рейлийн нэр нь хүртэл дахин амьлуулах төслийн нэрийн товчлсон хэлбэр байлаа. Глен анх Рейлийг лабораториос олж харж ханддаг болж исэн юм байлээ. Одоо Рейлийн ах болчоод байгаагаар дахин амьлуулах төслийг эхлүүлж исэн эрдэмтдийн нэг нь байдаг. Лабораторид үүссэн клон хүмүүстэй Глен Рейл хоёрыг устгахыг тушаана. Нэг клон Рейл рүү дайрч ирээл яг сэлэмдэх гэхэд Глен хамгаалж амийн аварна. Рейлч гинэд ухаан орж тулдан манай хоёр бүх клонуудыг устгаж чадлаа. Глен бууга тулгаал нөгөө хурамч ахыг нь буудах нь гэтэл зохиод нгаачнаа. Ингээд бүгд амьд мэд буцаж ирэхэд Систийн дэндүү их баярлсандаа уйлаал байдаг. Маргааш нь бүгд далайн эрэг дээр хамтлаа тоглож аваад буцнаа. Систийн Рейлийг гэртээ авчирхад аав ээж нь маш найрсгаар хүлээж авлаа. Эхэндээ биеэ барьж исэн ч гэрийнхэн нь эерэг халуун дотн уур амьсгалд тайвшраад л явчихна. Систийн номын санд сууж идэл Глен хурч ирээд амийг минь аварсанд баярлаа гэсэн. Нөгөө хиймэл амьсгал хийснээ бодоод нүүр нь амар улаачтیں۔ Рейл Роме хоёр ирээд Систинийг харангуйта энэ багшгүй дими юм ярьж хүүгэд зовоосон байна гэж бодоод сэлмээ суглаа дайрна. Манай хүн үгүй буруу ойлгоод байна гэж хашгираад хар хурдаараа зүгтааж агаад сүүг тэрэгний урд өнгөрөөд нунаа. Дотор нь байсан хүн гараараа хөнгөн дохиж манай хүнийг холдуулангуудаа өөрийгөө Лиос гэдэг зочин багш Систиний сүйт залуу гэж танилцуулна. Багада тоглож байхдаа том болоод суун муун гэж тоглоомоор ярьж исэн юм шиг байгаа. Лиос манай хүний ангид хичээл орж мэдлэг чадвараараа сурагчдыг нь жинхэнэ ангаалагнаа. Манай хүнч дургүй нь хүрцэн л сууж идэг. Дараах нь Систинийг гадуур алхахыг гэж ураад явж ийснэ гинэт гэрлэг санал тавихад манай хэд нууцаар харцсан л зогсчихлаа. Систинч татгалзаж би өвөөгийнхөө тэнгэрийн оронд хүрэх мөрөөдлийг нь биелүүлэх ёстой гэдэг. Лиос тэрийг нь сонсонгууд тийм утгагүй юм хийж яад. Бүтшгүй зүйл штэй гэж шууд унтраана. Танаа өвөө чинь тийм дими юм сонирхдаггүй байсан бол карьер нь хамаагүй илүү байх байсан даа гэдгийг бүр. Ийм хүндлэлгүй бүдүүлэг байгаад нь Систийн баг шоконд ордیں۔ Глен давхиж ирээл хөөе амаа мэдж яраарэ. Тийм их заамаар байвал өөрөө өөртөө амьдралаа заа гэсэн таны оролцох хэрэг ёор биш шүү л хийж гин. Систийн тэгсэн Лиостой дахиж харьцахгүй тулд өөрийгөө Глений найз охин гэд хэлцдэг. Манай хүн ч ойлгоод дэмжижсэн арай дэндүү юм ярьжгаад шидүүлч нэ хөөрхий. Бууж ирэнгүүтээ цагаан мор миний сүйт бүсгүй. Чи одоо бууж өгөө хөшөө гэлээ. Нөгөөх нь юу гэж тийм хурдан бууж өгөх вэ? Тэгсэн манай хүн Бейлигээ тайлж хидээл дуэл дуудана. Орон Альберттай уулзахад хайртай эмэгтэй чинь биш л бол дуэл энтерт орж яадын гэсэн манай хүн нээх тоохгүй. Яах гэж намайг дуудсан л гэж байна. Сахиусан тэнгэрийн нундаг гэд мансууруулах бодис манай хот руу нууцаар орж ирээд байх шиг байна гэсэн Глембур гайхна. Тэр чинь устсан бодис биш юм уу гээл. Манай хүн өнгөрсөн дурсамжаа бодцоон гэрлүүгээ алхаж байхдаа Сара гэд эмэгтэйг Систинтэй маш төстэй болохыг нь гинэт ухаарна. Яг энэ үед нь Лиос нэг нууцлаг хүнтэй уулзаж бүх зүйл төлөвлөсний дагуу явж байгааг хэлдэг. Маргааш нь манай хэдийн дуэл эхлэхэд бараг жижиг хэмжээний дайн шиг зохион байгуулалттай юм болж 3 цаг тулдсан гинэ. Лио ангийнхандаа нэлээд өндөр түвшний цэргийн шид заагаад өгсөн тодорхой болно. Глений ангийнхан ч багшийнхаа тактикийг ашиглаж тэднээс дутхгүй гэдгээ харуулаад байлаа. Баахан профессорууд ирээд бөөнөр ажигласан тактик энтер яриад Лиослаг уулан дээрээс ангиа удирдсан байжсэн чинь Глен гинэт дайснуудынхаа урд гарч ирсэн ээ. Ха. Чаддсан бол хурч ирээд миний толгойг ав гингүүтээ ойроо гүгөөд орчтیں۔ Хөөх, Глен багш өөрөө фронтод тулалдаж байна. Бариад авъя гээл нөгөө хэд нь араас нь хөөсөн чинь өрх тавьсан байдаг.
Нүхнийх нь амсар дээр ирсэн ха 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 гэл амар инээж энэ тэр үнэн мэрэгжлийн бус тулдаг нас. Үргэлжлүүлэн байлцаар цаг дуусч шүүгч нар хоёр багийг тэнцсэн гэж зарлалаа. Гленч хүүхдүүд нь Лёсын ангид энэ тэнцүү тулдаж чадсанд амар багталтай байдаг. Лёс тэнд сурагчтай загнаж уурлаад сүйд. Ялалт ялагдалд хариуцлага хүлээх нь командлагчийн үүрэг биз дээ. Яагаад хүүхдүүд загнаад байгаа юм гээл Глен яаж дутгав? Лёс ч бүр дэлбэрэх шахаж би системийг чамшиг юмд алдаж чадахгүй. Дахин нэгэн эсрэг нэг дуэл хий гэж юм шүү. Глен тэгсэн би ч бас баян эмэгтэйтэй гэрлэх боломжоо алдмааргүй байна гэсэн систем уурлаад алгадаад авдیں۔ Оройн Румя Глен сан жоохон дампууч гисэн арайч хүний мөнгөнд болж гэрлэх хүн бишээ. Та хоёр ярилцаад ойлголцчихлоо тэхүү гээл гойно. Шүн болсон хойно Глен ганцаараа ярьсан л цагаан муурыг уурлуулсан. Гэхдээ тэрэн дээр үстэй тэ Сара гэд эртээд бодоод байсан эмэгтэйхээ нэрийг нь хэлсэн чинь систем ард нь ирсэн байдیں۔ Сара гэж хийн гээл асууж гин. Сара та хоёр маш адилхан гэснэ. Глен нэг түүх ярьж эхэлнэ. Ээж хидэнд итгэдэг нэг тэнэг хүү байжээ. Тэгээд хууль журам сахиулдаг супер шиттэн болохыг мөрөөдөж хамаг чадлаараа хичээн эзэн хааны аримд орсон юм. Гэхдээ аимшигт дайн тулаан үзэж хитрхи их цус асрахыг харсан учраас дурлаад байсан иж хидэ бүр өөрийгөө ч үзэн ядах болсон. Гэхдээ л хажууд нь Сара үргэлж дэмждэг байсан учраас хүсэл мөрөөдлөө орхиогүй гэхэд систем багшаа наад түүхчин гэл асуух гэсэн. Тэгээд нэг тулаанд нөгөө тэнэг залуу Сарагаа хамгаалж чадалгүй өхүүлцдэг. Тэр өдрөөс хойш амьдрал нь ямар ч утга учиргүй болж иж хидийн талаар бодохыг ч хүсэхгүй болсон гэж ярина. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж чадаагүй болохоор чинийхийг хамгаалахыг хүссэн ч юм уу? Эсвэл Сарагийн өмнө гимээ цайруулах гээд ч байгаа мó би мэдэхгүй байна. Ямар ч байсан Лёс мөрөөдлөгч унтраагаад байхаар дургу хүрээд байсан маа гин. Та чи ямар жоохон хүүгчиг юм бэ гэснэ. Тэгсэн ч би баяртай байна баярлаа гин. Глен энэ үед систем Сара хоёр үнэхээр адилхан санагдана. Тэгсэн Лёсгүй бүх яриаг нь сонссон байж эснэ. Би судлаачийн хуваар хідэн нууц мэдээлэл олж үзсэн. Манаг хочид Глен гэж авдیں۔ Манай хүний код нэрийг нь Манаг гэдэг байсан юм байлээ. Глен ч жоохон сонирн болоод амаа татаад явж үз гэсэн. Чамшиг хүүтэн цуст алуурчинд багш болох ирэх байхгүй гэлээ. Дууг явж үз гэсэн баха маргаашийн дуэлийг хүлээлгүй энд үзчих юм бол гэж юм. Лёс ч алхимийн шид ашиглаж баахан сүнс чөтгөр янз бүрийн зэвсэг гаргаж манай хүн рүү дайруулна. Шившлэг биш өөр төрлийн шид болохоор нөгөө картаар эднэрийг зогсоох боломжгүй гинэ. Манай хүнч навсаатлаа ялагдаад явхад маргаашийн дуэлээр арай дээр байгаарай да гэл үгээр идэнэ. Систем араас нь явах гэхэд хүчээр барьж зогсоогоод надтай гэрлэхгүй бол Рэл Румия хоёрыг ч бас дуусган шүү гэж сүрдүүлдэг. Глен дуэлдээ ч ирсэнгүй тэр чигээр алга болчдөг. Систем Лёсын гэрлэх саналыг хүлээж авсан удахгүй хормоо хийх гэж байгаа гэсэн цуу яриаг гарчихсан байлаа. Рэл Лёсыг завчиж хайна гэд дайрсан Румия болиулна. Би тэр орой Глен багштай очиж уулзаад мэдих бүх юмаа ярьсан чи надад даатгachхаа гэд үлдсэн. Багшид итгээд хүлээх хэрэгтэй байхаа гин. Хормын өдөр болж ёслол бараг дуусах гэж байхад Глен гинэт орж ирээд системийг тэрвэрээ зүгтаачтیں۔ Лёстой тулдахтаа бэлдээд удчихлаа л гин. Тэгсэн нөгөө Альбертийн яриад байсан мансууруулах бодист хорцсон баахан гарууд зомби цаашаал дайраад ирлээ шүү. Сүм доторч бас адилхан манай хэд дайралтанд өртөж байна. Зомбинуудын дайралтанд манай хүнд Сарагийнх нь нас барсан өдрийг санагдуулж үнэхээр зэрлэг хайр найргүй устгана. Глений гаргаж байгаа хүчтэй шид зомбинууд руу дайрж байгаа нь системд өөрийнх нь мэдих багшаас шал өөр аимшигтай санагддаг. Лёс гүйцэж ирээд Гленийг дахиад зодуулмаар байна миний дөө гэсэн. Манай хүн жинхэнэ дүрийг нь илчиж хамаг булхайг нь дийлгэнэ. Эзэн хааны тусгай албанд ажилладаг байсан. Жинхэнэ нэр нь Жетис. Жетис ч өөрийн дүрдээ хуурч ертөнцийн хамгийн агуу хүчийг надад өгөх Акашик рекордыг эзэмшиж дэлхийг захирах хүсэлтэй гээл ярьжсэн. Глен дими янанаас нь залхаад шууд л дайрдаг. Нилээн ширүүн тулаан болж манай хүн хэцүү байдалд орсон байж идэл систем багшигаа хамгаалах гээд гараад ирдیں۔ Тэгээд манай хүнийг зоригжуулах гой үг хэлнэ. Та миний хувьд маш эрхэм хүн болохоор бүх хүчээ дайжлаад хичээцгээе. Өөрд бид нарын хажууд үлднэ гэж амлал гэж шүү.
Глен урам орж босож ирээд үргэлжлүүлэн тулдаж Систиний хамгаалтын ачаар асар хүчтэй цохилт хийсэн Жэдис хан цөмлөд плакат цаашаал нисээ явчихна. Дуусгаа ачилдаа гэж очисон чи өнөөдөр Систиний ачаар л намайг яллаа. Хөөхий тэр маанаа шавхагдсан байна гэхээр Глен нэрээ гинэт анзаарч Систин рүү гүйлээ. Жэдис харин энэ боломжийг ашиглаж дараа дахиж уулзнаа гэж яваад өгдөг шүү. Хэдэн өдрийн дараах үйл явдал гарахад манай хүн амьдралын зорилгоо олцсон. Дараагийн үеийнхнээ ид шидийн ертөнц рүү хөтлөн оруулах мундаг багш болохоор шийдсэн байдаг. За ингээд аним маань дууслаа. Season 2 гэж гараагүй мэлээ шүү. Дараагийн удаа 7 хар нүгэл юм уу? Spirit Chronicles-ийн Season 2-ыг нь ярьж өгнө. Лайка дараарай, subscribe хийгээрэй. Bye.